Энэ удаагийнхаа бичлэгээр Netflix дээр нэмэгдээд удаагүй байгаа гэмт хэрэг тулаант төрлийн Debt Collector киног давчлан ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү кино маань яг одоогийн байдлаар 7 сарын 27-оос 8 сарын 2-ны хугацаанд Netflix-ийн тухайн 7 хоногт үзэлтээрээ тэргүүлж байгаа гадаад хэл дээрх кинонуудын 2 дугаар байранд жагсаад байгаа юм. Үйл явдлын хувьд нэгэн цагт хүмүүсийг айлгаж мөнгө хураадаг байсан энэ удаад өөрийнхөө хийсэн нүглийг цайруулахын төлөө буцаж ирж байгаагаар үргэлжилдэг. Ингээд киноныхоо үйл явдал руу орцгоё. Нурын ирэг дээрх нэгэ агуулах дотор хэсэг залуус хэн нүл мэдгдэх хэрийг цус нүчтэй хутгана. Энэ үед тэдний байгаа зүг рүү давхих мотоцикл унсан ир харагдах бөгөөд энэ бол манай киноны гол дүр Нам. Нам зорсон газараа ирснийхээ дараа ганц тамхиасаа дотгошоо орлоо. Нам гэхээ нэр мөнгө хүлэгчдийн хамгийн шилдэг бас бэлтгэгдсэн хүн бөгөөд хүлэгчд мөнгө авч чадахгүй болох үед түүнийг явуулж шанган хүртээдэг гэж ойлгож болох юм. Хүний тоогоор илүү байсан болохоор ч тэрөө тэднийг толгойлж буй итгээд өөртөө ихэд итгэлтэй байлаа. Харин Нам огтхон ч эргэлзэлгүй шууд л хүмүүсийг нэг нэгээр нь буудаж унгана. Хүмүүс хүч эхлэхэд тэдний хэр бэлтгэл хийсэн нь огтхон ч хамаагүй зүгтах нэгэн зүгтааж толгойлж буй итгээд сандарч эхлэнэ. Энэ үед түүний хамгийн сайн тулалдаг туслах нь Намтай гардан тулаан хийж чамлахааргүй торгоож чаддагч Нам түүнээс илүү байж эцэст нь нуурлуу өшгөлж унгааж гүйцээв. Толгойлогчийн ээлж ирэхэд Нам түүний аманд хутгаа хийж завжийг нь хэрчиж орхино. Үүнийг сануулга гэж ойлгох гээд болох юм. Хэрвээ мөнгөө цагтаа төлөхгүй бол дараагийн удаа Нам түүнийг хэрчиж жижиглээд нохойд хайж өгөх болно гэдгээ анхааруулв. Намыг эргэж хараад явах гэхэд толгойлогч боломжийг ашиглаж нуусан бууга гаргаж ирэн түүний мөрлөө буудлаа. Нам ч тэр даруй эргэж хараад сумаа дуустал толгойлогчийг шүүрэн шанаг болтол нь нөхөлж орхих нь тэр. Үзэгч та Өд үзээгийн сайт болон аппликейшнаас Монголд оруулалттай албан ёсны эрхтэй кино болон цувралуудыг багцын эрхээр үзэх боломжтой. 10 жилийн дараа чанга дэглэмтэй шоронд нэгэн лам ном айлдана. Энэ үед бид нэлээдгүй хугацаанд ял эдэлсэн Намыг олж харах ба тэр өмнөх шиг хатуу ширүүн бус илүү дөлгөөхөн бас нүгэлд идэгдсэн байдалтай харагдана. Ламын айлдах номлол түүнд нөлөөлж байгаа нь тодхон. Нам шоронгоос суллагдсныхаа дараа шууд л өнөх ламын залбирдаг агууг зорилоо. Түүнийг агууд очиход лам өрийг нь таньж байх ба Нам түүнд хүндлэл үзүүлэх гэж л ирсэн байв. Лам Намыг нүгэл зовлонгоос аль хэдийн салж ангижирсан гэдгийг нь хэлээд одооноос шинэ амьдралаар амьдраарай гэж захина. Түүгэрч зогсохгүй Намд хүргэлтийн жолоочийн ажил санал болгов. 16 хоногийн дараа Нам эртлэн босож ажилдаа явна. Тэрээр өдрийн ихэнх хугацааг нэг захаас нөгөө захын хооронд түгээлт хийж өнгөрөөсөөр. Өдөр нь зах дээр байрлах нэг явуулын мухалгаа соол авах бөгөөд уг жижигхэн мухалгийг нэг эмээ охиныхоо хамтаар ажилуулдаг ажээ. Нам аяг угаан суух бяцхан охиныг хараад хэсэг бодолд автаж босохдоо мөнгө үлдээн. Гэнэ охин үлдээсэн мөнгийг нь буцааж өгөх гэхэд Нам ч ав гэж ийдэлгээр хэлээд машин руугаа яв. Түүнийг яг машина асаан хөдлөх гэж байх үед мөнгө хүлэгчдийн хэсэг үлэг хүмүүс эмгэнээс өрөө авахаар ирж таарна. Эмгэн байгаа мөнгөө сарвайдагч төлөх ёстой өрнийх нь хаанч хүрэхгүй байсан болохоор мөнгө хүлэгчд уурлаж түүний бяцхан мухалгийг нь сүйтгэж эхэллээ. Мөнгө хүлэгчдийн нэг нь охинд гар хүрэх гэж далайх үед Нам урдуур нь орж түүнийг дөлхөв. Өрөө авах гэж ирсэн хүлэгчд хутгаа гаргаж өөрсдийнх нь асуудалтай хошуу дүрсэн Намыг хөнөөхөд бэлдэнэ. Хэрвээ Нам тэдэнтэй тулалдвал ямар ч асуудалгүй болгож тавих нь гарцаагүй ч өнгөрсөн амьдралаа аль эрт хайсан тул тэрээр хоёр гараа хавсарч мөргөөд байгаа мөнгөө тэдэнд өгч эмээ охин хоёрыг аварлаа. Энэ явдлын дараа бид мөнгө хүлэгчдийн толгойлогч По гэх залуутай танилцсан. Түүнийг харахад залуухан ч харгас нэгэн гэдэг нь андашгүй байлаа. Эмгээ охин хоёрын амьдрал тун хүнд байлаа. Тэд анх мөнгө хүлэгчдээс 30,000 баат зээлсэн ч одоо өөр нь 100,000 баат болж өссөн гэв. Мөнгө хугацаанд нь эсвэл бүрэнгүйтэд төлөөгүй үе ирэх болгонд хүн нэмэгдэж эцэст нь ийм байдалд хүрчихсэн ажээ. Намыг явахаар болоход эмгэн өөрийнхөө сахиусыг түүний хүзүүнд нь зүүж өгөөд талархлаа илэрхийлнэ. Намыг машиндаа суух үед бяцхан охин ирж яриа өдлөө. Охин Намын нүүрэн дээрх сорив руу заан өвддөггүй
гэж асуухад нам хариу хэлсэнгүй. Хариу хэлэхгүй байгааг нь охин тоосон ч үгүй. Намын гар дээрх далавчны шивээс рүү заагаад энэ сахиусан тэнгэрийн далавч юм уу гэж асуухад нам гүн бодолд автана. Тэр шин нам унтаж угаад хүчтэй таталт өгч цусаар бөөлжин. Түүний амнаас хөөс сагарч биений бүхэлдээ салганан датах нь анхны тохиолдол биш байв. Хамгийн анх түүнийг шоронд байх үед ийм зүйл тохиолдож байсан юм. Нам үнэндээ тархины хорт тавдартай бөгөөд түүнд амьд явах ганцхан сарын хугацаанд үлдсэн ажээ. Маргааш нь нам босож нүүр гараа угаагаад ажилдаа гарлаа. Өдөр нөнөх мөнх бүлэгчид бас л эмгэн дээр ирсэн байх бөгөөд энэ удаад хамаг эд зүйлсийг нь сүйтгэж эмгэнд гар хүртэл хүрнэ. Бяцхан охин эмээгийн өмөөрөн мөнх бүлэгч рүү шанах шийтгэхэд уралсан мөнх бүлэгч охиныг хүртэл зодохоор дайрав. Энэ удаад нам тэднийг зүгээр орхисонгүй. Мөнх бүлэгч охинд гар хүрэхээс өмнө түүнийг зохиж унгаагаад бусад хүмүүсийг ч мөн балбаж орхилоо. Мөнх бүлэгчид босож нам руу зэрэг дайрахаар зэхэж байтал эргүүлийн цагдаа ирж тэд бүгд зугтаацгаав. Хилтэс дээр эмгэн мэдүүлэг өгч явах үед Кэм гэх цагдаагийн дарга намыг хараад танина. Тэр намыг эмгэн охин хоёрт гим хийсэн гэж хардаад хилтэс дээр байсан бүх хүнд түүнийг урд нь мөнх бүлэгч байсан. Хүний аминд хүрч 10 жил шоронд суусан гэх мэтээр муулж гарна. Энэ үед бяцхан охин түүнийг өмөрч тэр бидэнд тусалсан гэх ба эрүүл хийж явсан цагдаач охины хэлснийг батлав. Кэм дараага буруу бодсноо ухаарч хийх гэж байсан ажлаа үргэлжлүүлнэ. Гэвч түүний хэлсэн үгс эмгэнд нөлөөлсөн байв. Хилцээс гарсны дараа нам эмгэн охин хоёрыг гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч эмгэн дахиж төвөг удахыг хүсэхгүй байна хэмээн татгалзав. Энэ үед зах дээр По нэгэн лангууны эзнээс өрөө авч байгаа харагдана. Лангууны эзэн өгөх ёстой мөнгөө бүрэн гүйцэд төлдөгч По хүмүүстэй лангууных нь барааг хоослох тушаал өглөө. Эзэн гайхаж мөнгө гүйцэд төлснөө хэлэхэд По цагтаа төлөөгүй болохоор хүүн нэмэгдсэн гэв. Лангууны эзэн уурлан би фин хатагтай руу залглаа гэж хэлээд гар утсаа гаргахад По утсыг нь булааж аваад шидэж орхилоо. По уурлаж лангууны эзнийг заамдаж аваад ээж рүү залгаад үзээрэй хэмээн хүйтнэр хэлээд хажуудаа байсан үдээсний машиныг шүүрч аваад духанд нь тулган хадаж орхив. По лангуунаас гарч ирэхэд зодулсан хүмүүс нь хурж ирэх ба тэр төд удалгүй дуудлага хүлээн авч эмгэн цагдаад гомдол гаргасныг мэдэв. Шөнө болоход По хүмүүсээ дагуулan эмгэний гэрт ирлээ. Эмгэн гэртээ орж төмөр торон хаалгаа төгчөхөд По хаалгаа онгойлгохыг шаардсаар эмгэн маш их хайж явсан тул нээхгүй гэж зөрүүдлэх бөгөөд энэ үед По дэлбэртлээ уурлаж төмөр хаалганы түгжинд нь цавуу дүрхэж дотор тал руу галтай лонхо шидэв. Гал тэр дороо авалзаж эмгэн аргагүй нэрхэнд хаалгаа нээхээр дүлхүүрээ гаргаж ирнэ. Гэвч По дүлхүүрийг нь булааж аваад хол гихч нь шидчихв. Арга барсан эмгэн хоёр гараа хаалганы завсраар гарган Погоос гуйж эхлэхэд тэр гарыг нь татаж гаргаад хүмүүстэй гарыг нь скотчоор ороохыг тушаагаад явж одцгоолоо. Ийхүү эмгэний гар хаалганы завсар тавьжуулагдсан хэвээр ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болсон энэ үед гэрт байсан газны баллон дэлбэрч аимшигтай осол боллоо. Маргааш нь нам захын хүмүүсээс эмгэн ач охин хоёрыг асууж сургалсаар юу болсныг олж мэднэ. Эмгэн тэр жигтэй шатаж амиа алдсан бол охин маш хүнд түлэгдэж сэхэнд орсон байлаа. Нам эхлээд эмгэний шатсан гэрт дараа нь эмнэлэг дээр очиж түлэгдсэн охиныг ажиглана. Тэр энэ бүхнийг хэн хийснийг маш сайн мэджсэн тул дараагийн хийх үйлдэлээ тунгаан бодно. Тэр цаашид дэвчиж чадхааргүй байдалд хүрчээ. Нам агууд очиж бурхны өмнө залбирна. Ламтан намыг ажилласаа гарсан тухай сонссноо хэлэхэд нам надад өөр хийх ажил байна гэж хариулв. Ламтан ямар ажил гэж асуухад нам юу ч хэлэлгүй зөвхөн бурхныг ширтэн. Тэр шин Погийн хүмүүс хотын өөр нэг хэсэгт ууж нариган сууж байлаа. Удалгүй нам тэдэн дээр ирж шууд л тулаан эхлэнэ. Нам энэ удаад тэдэнд дахиж энэрэнгүй хандахгүй гэж шийдсэн бололтой. Тэр маш хэрцгийгээр дайрч Погийн хүмүүсийг нэг нэгээр нь буулган авна. Тэд зэвсэг ашигласан ч хутгатай намын өмнө юу ч хийж чадлагүй ихэнх нь өгтлээ. Нам хамгийн сүүлчийн хүн дээр нь очиж хутга тулган По хаануугааг асуухад өнөөх нь дуурах шинж байсангүй. Иймд нам газар хэвтэх цавууг авч нүдрүү нь шахан тамалснаар По хаан байгааг мэдэж авна.
Нам заасан газарт нь очиход Погийн нууц мөрөгтэй тоглоомын газар байлаа. Энд бид нэгэн шин дүртэй танилцах бөгөөд түүнийг Кон гэдэг. Кон цагдаагийн мөрдөгч хэдий ч мөрөгтэй тоглоомонд донтож хамаг мөнгө алдсан нэгэн. Кон хуулийн хүнч гэлээ Погоос мөнгө зээлж тоглох нь дэндүү харамсалтай гэмээр. Төд бодлоггүй гаднаас нам орж ирэхэд Жод гэх эртний танил нь түүнийг хараад таниад түүн дээр ирэв. Нам түүнтэй мэдлэлсэнгүй. Зүгээр л По энд байгаа юу гэж асуув. Жод үгүй гэж хариулаад удаагүй байтал намайг огт танихгүй По. Намайг хайж ирээ юу гэсээр гараад ирнэ. Хариуд нь нам ганц ч үг хэлэлгүй шууд бууга гаргаж түүн рүү буутахад Жод урдуур нь орж буудуулснаар үймэн эхэллээ. Нам сайн тулаанч хэдий ч харин Жод жинхэнэ хатуу самар байлаа. Тэр мөрөндөө буудуулсан ч огтхон чажралгүй Пог явуулж намтай тулалдана. Улмар Жод илт илүрхэж намайг дийлж эхлэхэд түүнтэй тулдаад нэмэргүйг ойлгосон нам түүнийг орхиж замдаа таарсан бусад хүмүүсийг хөнөөсөөр Погийн араас хөөлөө. Энэ үмэний үеэр явх байсан Ком мөрдөгч намайг олж хараад араас нь хөөн. Хэсэг хугацаанд хөөцөлдсөний эцэст Ком мөрдөгч намайг гүүрэн дээр гүйцэн очиж зогсоолоо. Нам гараа өргөх мөчөд Кон түүний гар дээрх далавчны шивэсийг нь олж хараад хэн болохыг нь шууд л танина. Тэднийг инхүү зогсож байтал хэсэг энгийн иргэд хажуугаар нь өнгөрөв. Кон мөрдөгчийн анхаарал сарних тэр мөчөд нам эргэн дайрч түүнийг гүүрнэс дүлхэн гол руу унгаалаа. Намыг гүүрнээс холдоод удаагүй байх үед нь Жод араас нь сэм гитэн ирж цахилгаан борохоогоор зохин ухаан алдуулна. Энэ үед голоос арайхийн гарч ирсэн Кон мөрдөгч гүн бодолд автсан нь харагдана. Машина жолоодон явах зураа тэр олон жилийн өмнөх хүүхэд насаа эргэн дурсав. Кон мөрдөгч багада асрамжийн газарт өссөн ажээ. Нэг өдөр хэсэг дэрлэхүү хүүхэд бяцхан охиныг зовоож эхлэхэд Кон түүнийг хамгаалахаар оролдсон ч өөрөө тэдэнд зодуулсан байна. Яг тэр үед нам хурц ирээн дэрлэхүү хүүхдүүдийг нэвширтлэн зодож нэгийг нь бүр жорлонгийн тагаар зохиж алах шахахад Кон арай хийж болиулж байсан байна. Тухайн үед нам түргэн ууртай хэнд ч захирагдах дургүй хүү байжээ. Гэсэн ч тэр Контой дотн нөхөрлөж сайн найзууд болсон байна. Удалгүй нам асрамжийн газраас яваад дахин иргэн ирээгүй. Тэр цагаас хойш Кон намыг ганцхан удаа л харсан байна. Тухайн үед нам цусандаа хутгалцсан чигээрээ хутга барин хэсэг хүмүүсийг хөөж яваа харагджээ. Бодол нь замхрах үед Кон гэрийнхээ гадаа ирсэн байлаа. Гэртээ ороход эхнэр нь дөнгөж төрсөн бяцхан охинтой нь хамт угтан авна. Кон тэднийг хараад хэсэггэнч болов аз жаргалд умбав. Удалгүй эхнэр нь нэгэн цаас гаргаж ирэхэд Коны гэр бүлийн хүндхэн нөхцөл байдал ил боллоо. Тэдний бяцхан охин хүнд өвчин тусаад байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас тэрээр мөнгө хүлэгчдээс зээл авч эхэлжээ. Эхэндээ бүх зүйл хэвэн байсан ч өрн айжмаар өсөж хүүн нэмэгдсээр эцтэй Кон хизээч төлж барахааргүй их өрөнд орчихсон аж. Эндээс Кон мөрдөгч яагаад мөрөдтэй тоглоомын газарт очсны учир тодорхой болно. Яах учраа олохгүй болсон эхнэр нөхөр хоёрт гунгилхаас өөр хийж чадах зүйл даанч байсангүй. Удалгүй ахалгаас нь яралтай дуудлага ирснээр Кон ажил руугаа явлаа. Коныг ажил дээрээ ирэхэд хурал эхлэх бөгөөд эндээс хотын цагдаагийнхан мөнгө хүлэгчдийн сүлжээг нэгмөр устгахаар шийдсэн нь харагдана. Тэдний гол байна Погийн ээж болох Фин хатагтай байв. Урд нь түүнд ажиллаж байсан нам одоо хүү Потой нь дайсагнах болсон нь цагдаа нарт алдаж болохгүй боломжийг олгожээ. Ингээд хэсэг ярилцсны эцэст тэд намыг ашиглан Фин хатагтайг баривчлах төлөвлөгөө боловсруулж тохиромжтой мөч эртэл ажиглалт хийхээр шийднэ. Удалгүй нам ухаан орлоо. Түүнийг хүлж хорсонгүй. Учир нь тэд түүнтэй зүгээр л уулзаж ярилцахыг хүссэн аж. Нам босож Фин хатагтайтай уулзахад тэр өөртөө нэргэн нэгтгэхийг хүсэж хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйна. Фин бүр мотоциклийг нь хүртлээ буцаан өгч болсон бүхнийг ардаа орхиод дахин хамтарч ажиллахыг хүсэв. Гэвч нам тэгэх боломжгүй хэлээд мотоциклаа унан давхин одлоо. Энэ нь тэр эцэг хүртэл Погийн араас явна гэсэн үг юм. Ээж нь намыг алахгүй явуулсныг сонссон По түүнтэй уулзахаар ирнэ. Фин хатагтай хүүхээ хийсэн бүхнийг буруутгаж түүний үйлдэлээс болж өөрсдийнх нь төгсгөл ирж магадгүйг анхааруулна. Харин По өөрийгөө дараагийн залгамжлагч нь гэдгээ хэлээд намыг заавал ална хэмээн зүтгэнэ. Энэ үед Фин хатагтай түүнд нам ямар хүн болохыг тайлбарлаж эхэллээ.
Нам бол Фин хадагтай хамгийн шилдэг хүмүүсийн нэг байсан ч 10 жилийн өмнөх нэгэн хэрэгээс суулж шоронд орсон ажээ. Ингээд дүрс шилжиж киноны эхэнд гарсан үйл явдлаа дахин үзэгдэнэ. Тэр үед нам өөрийг нь буудсан өртөө ирлөө сумаа дуустал гал нээсэн. Харамсалтай нь тэр хүний бяцхан охин ширээний доор нуугдаж байсан бөгөөд мөн суманд нь өртөж амиа алджээ. Тэрхэн мөчөд намын ухаан бүрэн самуурч үй гашууд автсан ээжийг нь болон буудуулж амиа алдсан охин руу гүдэрсэн чихтэй цагдаад баригдсан байна. Өөрийнх нь хүн байж хүүг нь алах гэж оролдлоо хэмээн По бүрч их уурлаж намыг заавал ална гэж тангаргална. Энэ үед намаа мотоцикл унсаар хотоос гарч байлаа. Гэтэл түүнийг ажиглах багт багтсан Кон ягаад ч юм душаалаа зөрчиж намтай уулзахаар араас нь хөөж эхэлнэ. Хэсэг хугацаанд хөөцөлдсөний эцэст нам осолдож улмаар тэд явганаар хөөцөлдөж эхэллээ. Энэ үеэр Кон өөрийгөө намтай нэг асрамжийн газарт өсснөө хэлээд зүгээр л ярилцах гэсэн юм хэмээн араас нь дагсаар. Харин нам Погийн учрыг олмогцоо өөрөө цагдаагийн газарт очиж бууж өгнө гэж хэлээд Конд боломж олгохгүй зүгтаасаар. Гэвч намын өвчин нь сэтэрч тэр ухаан алдав. Үүндээ Коны жинхэнэ зорилго намтай ярилцах биш байлаа. Тэр намыг Под душааж оронд нь их хэмжээний мөнгө авахыг хүссэн ажээ. Гэвч бүх зүйл төлөвлөснөөр нь болсонгүй. Тохиролцсон мөнгө авах мөчөд Кон өөрөө хүртэл Погийн хүмүүсийн барьцаанд орчихно. Погийн хүмүүс нам Кам хоёрыг хотоос гарган алслагдсан нэгэн хавцалд авчирлаа. Тэд нам Кон хоёрын гар хөлийг нь хүлээд хавцлаас нуурлууд түлхэж живүүлэхээр шийдсэн байв. Тэднийг хавцлаас түлхэж унгаасны дараа тэд живж өөхөх аюултай нүүр тулав. Нам Коны хүлээсийг шүдэрээ дасалж өгөөд өөрөө живж эхлэнэ. Кон хүлээсээ мулталж дуусмагцаа намыг эрэг дээр гарган аврав. Удалгүй нам ухаан орж Коныг орхиод явах гэхэд Кон өөрийнх нь хийсэн зүйл их хөрөнд орж охин нь үхэх эрсдэлтэй болсонтой холбоотой байсан гэдгээ мөн дарга тоон нь энэ ажлыг хийхийг ятгсан тухайга тайлбарлана. Харин нам охиных нь талаар сонсоод баг зэрэг тайвшрав. Кон намыг гэртээ авчирч солих хувцас өглөө. Нам Коныг удирдлагатайгаа ярьж байх хооронд бууг нь авч дуусаагүй үлдсэн ажлаа дуусгахаар гарч одлоо. Тэр эхлээд дагууд очиж бурханд залбирах бөгөөд ламтан түүний одоо явж буй зам нь буруу, бусдыг уучлж сурах хэрэгтэй гэж хэлнэ. Харин нам өөрийнх нь мэдэх цорын ганц зам энэ гэж хариулаад замдаа гарна. Намыг амьд үлдсэнийг мэдсэн По энэ мэдээг утсаар хэлсэн хэн нүл мэдэгдэх хүнд намыг алах юм бол маш их мөнгө өгнө гэж амлана. Энэ үед нам агуугаас холдож амжаагүй байтал өвчнөн сэдэрч тэр хэсэг хугацаанд амь тэмцэн. Удалгүй өвчнөн намдаж эхлэхэд хэн нэгэн алхан ойртож буй чимээ сонсогдов. Энэ түүний санамсаргүй хөнөөсөн охины сүнс байлаа. Мөн түүн дээр дахин нэгэн сүнс ирсэн нь өнөөх шатсан эмэгний ач охин байв. Эндээс нам ямар их нүгэлт идэгдэж өдий хүрсэн нь харагдана. Нам энэ бүх ачааг дааж дийлэлгүй өөрийгөө хөнөөхийг оролдсон ч чадсангүй. Түүнийг ийм байдалтай байхад Погийн хүн дайран орж ирэх бөгөөд намч тэр даруй түүнийг устгаж По агууд ирснийг ойлгоно. Нам ламтан дээр очиход аль хэдийн барьцаалагдсан байх ба өөр ямар ч арга байгаагүй тул тэр бууга өгөөд бууж өгнө. По хэрвээ хүн хураасан нүглээ заавал төлдөг юм бол энэ хүн яаж нүглээ төлөх юм гэж нам руу заагаад ламаас асуув. Лам түүнд одоо ч зогсоход оройтоогүй гэж хэлэхэд По шууд ламыг буудаж хөнөөлөө. Энэ үед Погийн хүмүүс намыг дарж авна. Улмаар По түүний дээр нь гарч нүдрүү нь цав хийх гэж байв. Гэвч хаанаас ч юм буун дуу гарч Погийн хүмүүс нэг нэгээрээ унаж эхэллээ. Гал нисэн хүн бол Кон мөрдөгч байсан юм. Нам ч энэ боломжийг ашиглан зогтож амжина. Кон нам хоёр тэндээс хамтдаа зогтаахад По хүмүүсээ араас нь явуулав. Тэдний хөөцөлдөөн хүний хөл ихтэй парк дээр өрнөх бөгөөд Кон нам хоёр араас нь хөөх хүмүүсийг эхнээс нь хөнөөж мултарсаар. Жод Кон хоёр тулгарах мөчөд Коны сум нь дууссан байлаа. Гартан тулаанд Жодыг дийлэх боломж Конд байхгүй нь ойлгомжтой тул тэр шууд л зодуулж эхлэнэ. Аз уулч нам түүнд туслахаар ирснээр хоёрын эсрэг нэг ширүүн тулаан эхлэнэ. Нам Кон хоёрын хослол хүчтэй байсан тул боломж гарах бүрт Жодыг хутгалан гэмтэж байлаа. Тулааны төгсгөлд Жод намыг барьж аваад хүзүнд нь хутга дүрхэх гэж байтал Кон араас нь сүхтэж орхив. Тархиндаа сүхтүүлсэн Жод огтөө өхгүй байж Коныг багалзуурдан боож эхлэх нь тэр. Харин нам сэхэл авмагцаа Жодын хүзүүнд хутга дүрж энэ бүхнийг нэг мөр дуусгалаа. Гэнэтэл намын өвчин хөдөлж ухаан нь балартахад Кон түүнийг эмнэлэгт хүргэж өгнө. Энэ үед Коныг худалдагдсан дарган дуудаж очихт нь
Наамын байгаа газрыг зааж өгөхийг шаардан тамалж эхлэнэ. Кон ч аргагүй ирэхэнд Наам эмнэлэгт байгааг хэллээ. Цагдаагийн дараагаа бусад бохир цагдаа нарыг эмнэлэг рүү явуулахад азар Наам аль хэдийн сэрээд гарч отсон байв. Ууралсан цагдаагийн дараагаа Коныг худал хэлсэн гэж алахыг завдахад Кон бууг нь булааж аваад даргаагаа өөр хоёр цагдаагийн хамт хөнөөлөө. Энэ хооронд Наам аль хэдийн Фин хатагтай арал дээр нь ирсэн байв. Тэр тэнд байсан хүмүүсийг нэг нэгээр нь хөнөөсөөр эцэст нь Фин хатагтай заваар зогтоох гэж оролдох үед жолоочийг нь буудаж зогсооно. Наам По хаан угааг асууж хэлэхгүй болохоор нь хөл рүү нь буудав. Удалгүй хатагтай Финд нэгэн дуудлага ирэх ба уг дуудлага нь Коноос ирсэн байв. Наам дуудлагыг авч сонсоход Кон худалдагдсан цагдаагийн дараагаа тоон өгснийг хэлээд хүү Пон хаан нуугдж байгааг мэдж байгаа болохоор зүгтаад байлгүй эртхэн гимээ хүлээгээв. По хаан нуугдж байгааг мэднэ гэдгийг нь сонссон Наам байгаа газрыг нь хэлэхгүй бол Фин хатагтайг хөнөөнө гэж хэлээд түүний буудуулсан шархан дээр нь дарж орилуулав. Энэ үед гэмт хэрэгтнүүдэд хуулийн дагуу ял оноохыг хүссэн Кон түүнийг битгий хөнөө гэж хэлээд Погийн байгаа газрыг нь хэлж өгнө. Сонсохыг хүссэн зүйлээ сонссон Наам уцаа салгаж Фин хатагтайг орхиод явах гэж байлаа. Гэтэл Фин хатагтай Наамын ар нуруу руу хутаг дүрхэх гэж оролдоход Наам бултаж амжснаар тэр хөлөө алдан унахтаа гэзэр модонд зоогдож нас барна. Наам заасан газарт очиход бороо шаагаж эхэллээ. Тэнд түүнийг маш олон гэмт хэрэгтнүүд хүлээж байх ба Наам Подор очихын тулд бүгдээрэнтэй тултахаас өөр арга байсангүй. Наам сумаа дуустал буудаж гартаа таарсан бүхнээр тэдэнтэй тэмцэж байв. Гэвч гэмт хэрэгтнүүд тоогоор илт давуу байсан тул Подор очно гэдэг бараг л бүтшгүй мэт. Азар Кон ч ирж тэд дахин хамтрахуулна. Харамсалтай нь буутай сөргөлдөөний үеэр Кон шархтаж өөрийн бууга Наамд өгөөд өөрөө үлдэхээсөөр аргагүй болов. Наам үлдсэн хүмүүсийг бүгдийг нь хөнөөж дуусаад Пог нь угдаж байгаа давхар дээр гарч очиход нэгэн өвчтөе ир бяцхан охинтойгоо хоригдож байв. Харин По болонд байсан ууттай хогны дунд нуугдаж байлаа. Нам түүнийг анзаарч чирч гаргахад По амьгуйжгаа мэтэ жүжиглээд гинэт тутгаа гарган намыг хэд хэдэн удаа дүрлээ. Тэд барьцалдаж хэсэг тулалцсны эцэст По дийлдэж ард байсан охины хүзүүнд хутаг тулган бууга хаяхыг шаардна. Нам ч уйлж буй охиныг өрөвдөн бууга хаялаа. Харин По бууг авахар босох үед Нам өдөөс нь гүйж очин тэд дахин барьцалдана. Энэ удаад По төрүүлж буунд хүрсэн тул Нам руу буудаж амжина. Хэд хэдэн удаа хутгалуулж бас буудуулсан Намын дээр По гараад яг түүнийг гүйцэх гэж байтал өнөө хөвчтэй ир шээстэй саваа По руу шидэв. Угаасаа өөрөөсөө дорд хүмүүсийг үзэж чаддаггүй По өөрлөө нь шээс шидсэнд галзууртлаа уурлаж өнөөхрийг буутахаар өндийхэд Нам сүүлчийн хүчээрээ түүнийг татаж хамт өнхөрсний эцэст Пог байшингаас унгаана. По унахдаа шатны бариул дээр нуруугаа хуугалж маш аимшигтайгаар амиа алдав. Нам амлалтаа биелүүлж Пог хөнөөснийхөө дараа зүгээр л дээшээ харж хөвтөд үхлээ хүлээн. Энэ үед түүн дээр түрүүхэн амийг нь аварсан бяцхан охин ирж гарыг нь атгалаа. Магадгүй энэ үйл явдал өмнө нь бяцхан охин хөнөөсөн түүний нүглийг багч гисэн цаагдахсан байж болох юм. Нам Коныг орж ирэхэд амьсгал хураасан юм. Энэ үйл явдлын дараа бүх гэмт хэрэгтнүүдийг устгасан гавьяа Кон мөрдөгчд ирж тэр шагнал хүртэл авна. Кон энэ бүхнийг өөрөө хийв гэдгээ маш сайн мэдж байсан тул шагналаа далай руу шидэв. Зөв замыг сонгосон Коныг аз ивэж охиных нь бие эдгэрсэн юм. Харин тэр Намын төлөө хийсэн хамгийн сүүлчийн зүйл нь галд шатаж түлэгдсэн охиныг өргөж авсан явдал байлаа. Үзэгч та Үүдүцэгийн сайт болон аппликейшнаас Монголд оруулалттай албан ёсны эрхтэй кино болон цувралуудыг багцын эрхээр үзэх боломжтой.